байцгаана уу үзэгчдээ амралтын хөтөлбөр нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээд өнөөдөр манай SBN телевизээс бэлтгэн хүргэж байгаа амралтын хөтөлбөр нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч та бүхэнд зориулж ер нь амттай хоол бидний тархийг яг яаж амраадаг вэ гэдэг сэдвээр өнөөдрийн нэвтрүүлгээ хүргэж байна. Монтфортын их сургуулийн профессор биохимч шимтгийжэл судлаач Мария Брайнс нэгэн сонирхолтой мэдээллийг хэлсэн байдаг. Өөхтөөс нүүрс ус ихээр агуулсан амттай хоол. За эсвэл бүр ердөө зургийг нь харахтал бидний тархины таашаалын төвийн үйл ажиллагаа идэвхжижээдэг. Тэгэхээр бид ердөө амттай хоолыг харахын төдийд магадгүй тархинаас маань маш их таашаал аж жаргал мэдрэгддэг байна. Хүн хооллоход ерөөсөө заавал их идэх шаардлагагүй ч гэж болно. Ерөөсөө хооллосон гэдэг мэдрэмжил өөрөө тархинд допаминыг ялгаруулдаг гэсэн бас ийм нэгэн баримт өгдөг юм байна. Тэгэхээр хоол бидний амьдралд хэр чухал зүйл вэ? Тэрэн дотроо бид хоолыг зөв зохистойгоор хэрэглэхээр өөрөө бидний амьдрал илүү аз жаргалтай, магадгүй бидний сэтгэл санаа илүү өөдрөг болох юм байна. Тийм учраас өнөөдрийн нэвтрүүлгийн амттай хоол түүний цаана бид өдөр тутмын амьдралдаа хоолыг хэрхэн гоё зөв зохистойгоор хэрэглэж болох вэ гэдэг талаар хоол зүйчдийн мэдээллийг та бүхэнд одоо хүргэе. Амралтын хөтөлбөр нэвтрүүлэг маань өнөөдөр цэцэрлэг түрээлэнгээс үргэлжилж байна. Энд өнөөдрийн дараагийн зочин маань намайг хүлээж байгаа. Тэгээд бүгдээрээ хамт очиод уулзаад танилцаад сонирхолтой яриа өрнүүлээ. За сайн байна уу? Амралтын өдрийн минь танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай бас зочны урилгыг хүлээн аваад нэвтрүүлэгт маань оролцож байгаад баярлалаа. Та бүхэнд ч гэсэн намайг урьж оролцуулсан баярлалаа. Намайг Хонгор Зул гэдэг. За би хоол зүйч мэргэжилтэй. Хүн байгаа цагт хоол оршин байдаг. Хоолоор дамжаад хүний эрүүл мэндэд үйлчлэн гэдэг бол хамгийн сайхан зүйл учраас хоол зүйч мэргэжлийг сонгон суралцаж одоо энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Хоол зүйч гэдгээс гадна таныг би ингээ спортоор маш идэвхтэй хичээлдэг юм байна гэж бодсон. Ер нь хоол зүйч болон спортын тамирчин байх хоёрын давуу тал, онцлог, магадгүй нийлэмж зохицол нь юу вэ? Энэ хоёр маш хоорондоо сайн зохицдог гэсэн үг. Яагаад гэвэл бид бүхэн нөгөө өдөр тутамдаа нөгөө эрүүл амьдралын хэм маягийг ярихдаа хоол, дасгал хөдөлгөөн хийгээч гэж зөвлөдөг. Тэгэхээр өөрөө тамирчин байгаад хоол зүйч байна гэдэг нь яг энэ талын мэдлэгийг бүрэн зохицоор нь авах боломжтой. Хүнд зөвлөгөө өгөхдөө ямар нэгэн зүйлийг нь дасгал хөдөлгөөний дутуу орхихгүйгээр иж бүрэн зөвлөгөө өгөх бүрэн чадамжтай болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёрын нийл унж маш гоё тохирдог гэсэн. Энэ бүхний яг эхлэл хаана эхэлсэн бэ? За би хоол зүйч олъё гэдэг шийдвэр гаргаад хоол зүйч миний 3 дахь мэргэжил. Тэгээ тэр үед би өөрөө бусдад үлгэрлэхгүй байх хэрэгтэй гэдэг үднээс тамирчин болъё, дасгал хөдөлгөөн хийдэг болъё. Тэр үед яг эхлээд тамирчин болъё гэж бодоагүй л те. Дасгал хөдөлгөөн хийдэг болъё гэж бодож ирсэн. Гэтэл нөөх нь яванда хобби болоод бүр лавшраад гүнзгийрээд тамирчин болцсон. Тэгээд цааш нь үргэлжилж байна да. Та ер нь өдөрт хэдэн цагийг дасгал хөдөлгөөндөө зориулдгийн тийм тусгай хуваар байдаг юм уу? Ямар хөө хэм маягаар хэмнэлээр амьдарч юм? Яг уу жил болгоны зорилго өөр болоод байгаа гэсэн үг. Анх бол зөвхөн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг байлээ гэсэн бол одоо болохоор дараа жилийн тэмцээн уралдаанд зорддог болсон учраас миний нөгөө дасгал хийдэг хуваарууд жоохон ялгаатай болж эхэлж байгаа гэсэн үг. Өмнөх жилийн үдийд миний тавьсан зорилго нэг өөр. Одоо болохоор эрэх зуны намрын тэмцээнд бэлтэж байгаа учраас байнгын бэлтгэлтэй байна гэдэг байр суурьтай байгаа. Хамгийн ойрын зорилго ямар тэмцээн бэ? Хамгийн ойрынх нь нөгөө эрэх зуны тэрэлтлооны улсын аварт орох зорилготой. Тэрэлтлоо нь сэлдэг, сэлж гарч ирээд дугуй унаад гүйдэг 3 төрлийн спортыг холбон байхгүй юу? Энэ бэлтгэхийн тулд бүтэн жилийн бэлтгэлтэй шаардлагатай. За тэгээ бүтэн жилийн бэлтгэлийг авахын тулд яг одоо ингээ гүйлтэй бэлтгэх хэрэгтэй. Жохон дулаараад ирэхээр дугуйндаа гарна. Өвөл нь сэлэлтэд бэлддэг ч юм уу те. Яг ингээд холимогоор бэлдэж байгаа гэсэн. Маш их obvious шаарддаг спорт биш шүү. Тэсвэр хатуучлын спорт. Тарих болон ходоод гэдэсний хоорондын тэнхлэг гэж байдаг. Таны амаар орж байгаа хоол яг ямар хоол орж байгаагаас хамаарат бидний ходоодонд байгаа ашигтай ашиггүй бактерийн тоо толгойд нөлөө үзүүлдэг. Тэр ашигтай ашиггүй бактери буюу ходоодонд байгаа микробиомын тоо толгой нь вагус мэдрэлийн системээр дамжаад тархинд дохио өгчдөг. Тэр дохионоос шалтгаалаад бидний тухайн өдрийн сэтгэл санааны байдал
амьдралд хандах хандлага энэ сэтгэл зүйн байдалд шууд нөлөө үзүүлдэг нь ингээд судалгаагаар бүр тогтоогдсон байдаг. Орчин цагийн монголчууд болохоор өвөл 100 хавар намраггүй маха иддэг. Зун нь бараг өвлөөсөө их хэрэгэлдэг болчиход байгаа гэсэн. Ер нь бол хоолыг сайн муу гэж ялгах боломжгүй байдаг. Аливаа нэг хүнсийг ямар хэмжээтэй, ямар давтамжтай, ямар цагт идэж байгаагаас хамаарч тухайн хүнс минь сайн эсвэл муу гэдэг ийм ангилалд хамаарагдаж болно. Яагаад гэвэл бид нар сайн гэж хэлээд оливын тосыг нэг аягийг хэрэгэлдэггүй те. Муу гэж хэлээд бид нар хизээч амьдралдаа бэлгүү идэхгүй ч юм уу байх боломжгүй байдаг учраас аливаа хүнсийг тэнцвэртэй хэрэглэх нь өөрөө эрүүл хоол гэж үздэг. Тэгэхээр хоол зүйчнэр хизээч ямар нэгэн хүнсийг сайн болон муу гэж ялгадаггүй. Тэгэхээр та тухайн хүнсийг хэмжээ, давтамж, цагаа зөв тохируулж идэх юм бол тухайн хүнс маань эрүүл хүнс бүрэн болох боломжтой байдаг. За өнөөдрийн амралтын хөтөлбөр нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдээ баярлалаа. Тэгээ та бүхэндээ зориулаад өнөөдөр манай хоол зүйч Хонгороо маань өөрийнхөө өглөөний цайны жорыг та бүхэнд танилцуулах гэж байна. Та манай студиуд бас хүрэлцэн ирсэнд баярлалаа. За та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хоол зүйч Хонгороогийн нууц жоруудаас юу танилцуулах төлөвлөгөөтэй байгаа вэ? За өнөөдрийн нууц жороороо би яг өдөр тутамдаа өглөөнийхөө цайнд юу иддэг вэ гэдгээ санал болгоно. За тэгээд бид нар нэг маш их завгүй яар сандраа заримдаа өглөөнийхөө цагаа ууж амжихгүй тохиолдол гардаг те. Тэр үед санал болгох нэг жорыг бас танилцуулна. За тэр жорыгоо хэрхэн амттай баялаг болгож болох уу гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцгаая. Би бол тийсэн ядаг хүлээж байна. За тийм өнөөдөр манай студиуд хүрэлцэн ирсэн зочиндоо зориулаад ийм ааруул мөн бислэг авчирсан байгаа. За баярлалаа. Та эхлээд ийм цай хандсан та. За баярлалаа. Гоё цай. За би ер нь өглөөний цайгаа аль болох ямар нэгэн жимс ногоо ч юм уу ямиг түлхүү хэрэглэхээс илүүтэйгээр үндсэн шим тэжээлийн байц болох нүүрс ус, уурга, өөх тосоо тэнцвэртэй хэрэглэхээ зорьдог. Нүүрс ус дундаа нийлмэл нүүрс усаар баялаг тий бүхэл бүрийн талах гэдэг ч юм уу овёс хэрэглэх дуртай. Тэгэхээр өнөөдрийн маань нэг жор нь болохоор би яг дийлэнхтэй голцсон өглөө болгон хэрэглэж иддэг. Талах, өндөг маань өөрөө төгс ураг гэж нэрлэгддэг. Тэгэхээр өндөгний 97-аас 98% нь бие бүрэн шимэгддэг. Тэгэхээр хаягл байхгүй тийм бүтээгдэхүүндээ тооцогддог. Тэгэхээр өглөөний цайнд өндөг бол хамгийн төгс сонголт. Тэгэхээр өндгий гэдэг дуртай. Өндөгтэй одоо талхыг бясалгатай бас хачирлаж идэх дуртай. Тэгэхээр нүүрс ус, уурга, өөх тосоо нэг цогцоор нь авчдаг. Энгийн юм шиг хэрнээ энийг ямар ч хэлбэрт оруулж болдог гэсэн үг. тийм байна. Тэгээд илүү бяцлаг оруулаад өгчхөөр хүүхэд итгэхэд нэг пицца идэж байгаа юм шиг мэдрэмжийг авдаг гэсэн. Тийм. Тэгээд салангат байснаас илүү нийлмэл хэм маягт оруулаад пицца шиг болгоод ингээд шарчгаар хүүхэд маш сайн дуртай иддэг. Тэгээд өглөөнийхөө цайнд заавал сүү хэрэгэлдэг. Тэгээд аль болох цагаан эдэг хэрэглэхийг зорьдог. Өндөгтэй талхныхаа хажууд нь бүгдээрээ зөөхийтэй варианттай талхыг бас хачирлаж оруулж өгөх юм. Энүүгээр бол ингээл талхны гой нэг шинэ үнээр цоргиол бүр шууд шүүс. Тэгээд жишээлбэл бид нар варианач гэсэн те одоо жимсний чанмал те чанмалаа одоо яг гоё ингээд те байгалийн харалтай жимсгнүүд гарсан маа штэ. Тэр цаг мөчөд өөртөө аваад хийж болно гэсэн. Энэ болохоор яг миний хийгээгүй надад хүн зориулж өгч явуулсан бөөрөлцөгний чанмал юм. Тэгээд дараачийн жор нь болохоор бүгдээрээ одоо яг жимс гарсан байгаа. Манай байгалийн зэрлэг нэрсийг овёстой маш амттай болгож байна. За тэгэхээр эхлээд бүгдээрээ өндөгтэй талхнаас эхлэв. Тэгээ. За. Тэгэхээр за бид нар ер нь бол ямар нэгэн байдлаар хайрлын таван дээр хоол хийхдээ хайрлын тавыг эхлээд маш сайн халаах хэрэгтэй. Тэгээ өндөгийг бол бид нар янз бүрээр иддэг те. Нүдэл шаарддаг, зүгээр хольж утгаад скрамблет хэлбэрээр омлет ч юм уу те. Ямар хэлбэрээр идэж болно. Ер нь өглөөний цайндаа өндөг хэрэглэх нь өөрөө их ач тустай л гэж ойлгож болно гэсэн.
Одоо өглөөний цайндаа хэдийн ширхэг өндөг хэрэглэхийн тухайн үний өндөр биеийн жинээ тэрэгээс хамаарах уу эсвэл зүгээр ялгаагүй өглөөд нэгийг идчихэд баг болчихно гэсэн. Ер нь бол яг өдөр тутамдаа тэр чин өндгөнд агуулгагдж байгаа холестерин өөр бус шинэ тэжээлээ тооцож үзэж байгаад хоног шаардлагатай хэмжээгээ өөр тохирсон хэмжээгээ авах нь чухал. Тэгэхээр дан ганц бид нар нөгөө өндгөөр уургийнхаа их үүсвэр авах уу өндөг болон өөр бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд ижил тэнцүү холимогтой олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ оруулах уу гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өндөгнөөс бид нэр тэ уургийн аавна, уургийн их үсрээ аавна, сайн холестерин аавна, тэг өндөгний шарнд төрөл бүрийн аминд мэрц бодисууд агуулгаж идэг. Тэгэхээр хэрэглэн давхар өөр уургийнхаа их үсрийг бид нар чинь нэг махны хэрэглээ өндөртэй байдаг учраас өөр бусад махнасаа хэрэглээд аваа авчиж болдог гэсэн. Тэгэхээр би болохоор одоо яг ингээ өндгөө бэслэгтэй талхтай хийхдээ шарын сайхан холиод за энэ дээрээсээ талхаа эхлээд нэг ингэж түр ингээ тавьчихсан. Тэр хоорондоо бэслэг бол бид нар гэртээ байгаа хүссэн бэслэгээ ашиглаж болно. Мозрила, читар гэдэг ч юм уу тийм бэслэгээ сонгож болно. За бэслэгээ ингэж бэлдэж тавьчаад талхаа аваад нэг эргүүлчихдэг. Вау. Ингээд тавьчих юм бол нөгөө талх эргүүлэх үед талх маань даан талхаараа биш өндөгтэй шарагдчихаар арай илүү амттай байдаг. За тэгэнгүүтлээсээ талх өндөг хоёрынхон дундуур нь бэслэгээ хавчуулаад өгчдөг. Тавиад өгнө. Тэгэхээр бэслэг маань өөрөө талхтайгаа хамт уусаад тийм байна. Одоо тэгээд энэ талаас нь шарж агаад эргүүлээд нөгөө талаа шарчгаар талх маань өөрөө яг бүхэлдээ өндгөнд хүчигдсэн учраас хүүхэд идэхэд илүү амттай. Ер нь ингээд боллоо гэж үзэх юм бол эргүүлээд нөгөө талаар нь тавиад галаа ерөнхийдөө зөөлөөд унтраад халуун хайруулын тавганда болох чинь гэсэн. Тэгээд маш цаг зарахгүй. Тийм ээ. Гэхдээ хүүхэд бол идэхдээ кайфтай иддэг гэсэн. Эндээс жишээлбэл бид нүүрс ус уураг өг тасаа ингээ бүрэн авчиж байгаа шүү дээ. Тэгээд давхар сүү цагаан эдэгээ хэрэглээд өгчих юм бол өглөөний цай маш шин тэжээлэг болоод өгчөж байгаа гэсэн. Тийм байна. Одоо тэгэл хажууд нь бид бүхний монголчуудын хувьд сүү цагаан эдээ маань тий бид нар чинь түлхүү хэрэгэлдэг. Тэгэхээр зөөхийгөө ашиглаад тэгээд жимсний чанамталтайгаа тавиад өгчөхөд хүүхэд маань өглөөний иж бүрэн шин тэжээлэг цайгаа бүрэн авах боломжтой гэсэн. Ийм маягаар ч юм уу аль болох гэр бүлийнхээ гишүүдийн ингээ сонирхолт харуулаад хийгээд ах юм бол хүүхэд хоолнд маш сайн болдог. Бидний хувьд ч гэсэн өглөөнийхөө шим тэжээлээ хангалттай сайн авчих юм бол өдрийн хоол хүртэл эрч хүчээ хадгалах бүрэн боломжтой байдаг гэсэн. Нөгөө талаас нь харахад талх маань өөрөө өндгөр хучигдаад бэлэн болсон. Тийм тийм бэслэг маань байгаа учраас яг итгэхэд илүү тийм ээ. Би бүр завсрын ямар харагдахад би зүсэд үзчихмээр санагдаад байна. Тэгээд хажууд нь яг энэ өглөөнийхөө цаг иж бүрэн болгохын тулд бүгдээрээ дахиад нэг талхан дээрээ энэ бол сонголтоор бид нар чанмал хийсэн ч болно, хийхгүйсэн ч болно. Хийгээд өчгөр яг хүүхдтэй хүний хувьд болохоор хүүхдийнхээ амт таашаалтанд тааруулахын тулд жоохон амтлаг зүйл оруулаад нэг энергийг нь нэмэгдүүлээд өгчих юм бол өглөө эрт хичээлдээ явдаг учраас маш аз жаргалтайгаар цайгаа уучаал гараа явдаг та. Тийм байх. Тэгээ харах талаасаа ч гэсэн хүүхчийн ялангуяа ингэ нүдэрээ харж таашаал авч идэж. За энэ бөөрөлцгөн нь бол өстой маш гоё харагдчихээн. Ингээд өглөө хүүхдтэй тавиад бэлдээд өгчхөөр ингээ маш гоё иж бүртэл болоод гараад ирдэг гэсэн. Маш энгийн. Бид аль болгон талах хэрэгэлдэг, өндөг хэрэгэлдэг, бэлсгийг хүссэн сонголтоор авах боломжтой, чанамлыг ч гэсэн бид нар хүссэн сонголтоор авах боломжтой байдаг учраас ингэж бэлдээд нэг аяг сүүтэй хамт хүүхдтэй өгөхөд тухайн хүүхд хоногт шаардлагатай өглөөнийхөө цайгаа бүрэн шимтгийлээ авчна гэсэн үг. За ийм цаг бэлтгэж болж байна. Одоо энэ жишээлбэл сая бол нэг 10 минут болсноо тий. Бараг 10 минут болсоогүй. Тийм маш богинохон хугацаанд гэхдээ хүнд хэрэгтэй бүх зүйл. Энэ талхаа бол тий дунд нь улаан лавл оруулдаг ч юм уу ноор хачруулад эсвэл дахиад нэг талах өөр зүйл хийгээд тавихад сэндвич болоод ороод ирдэг.
Хэлбэр төрсийг нь бид нар яаж ч өөрчилж болдог. Энэ бол яг тухайн хүний те сонголт байдаг. Ийм байж болж байна. За, хоёр дахь ингээд миний танилцуулахыг хүсэж байгаа жор бол завгүй байдаг те. Яраалгүйдэг. За хүүхдээ хооллож бол өөрөө хам хум ч юм уу гарах тохиолдол зөндөө байдаг те. Бид нэр тийм болохоор тэгээд дээрэс нь бас хүмүүс бүгд овёос идэх дуртай биш те, амтгүй. Амнаас унмаал. Гэтэ сайн гэдгийг мэддэг хэрнээ. Идчихсэн гэсэн сэтгэл бол сэтгэл байдаг хэрнээ. Нэг хэсэг нь идэх дургүй байгаад идэх те. Гэтэ бид нар яаж энэ бүтээгдэхүүнийг илүү те амттай болгоод, шинэтэй болгоод хэрэглэх үү гэдэг арга суралцах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр овёос бол өглөөний цайнд бас хамгийн тохиромжтой нийлмэл нүүрс ус. Өдрийн цай хүртэл таны энергийг хадгалах, цуснах сахарыг чинь огцом нэмэгдүүлэхгүй байхад маш чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ бүгдээрээ түрийн ший тавьчих тий. Овёсыг иднэ. Бид нар нэг завгүй учраас нэг тухтай суугаад хоолоо идэж амждаггүй штэ. Яарад зүгээр баг явж байхдаа л явдлцураа. Тийм үед тухайн хоолыг нэг шингэн төлөв рүү оруулчвал их амар байдаг. Жишээ нь бол барайл нэг хоолныхоо ч юм уу цайныхаа саунд хийгээл скол тагтаа аягнд ч юм уу хийгээд бид нар замдаа уугаад машин дотор тавиад уугаа авчих гэсэн. Тэгм бол та өглөөнийхөө цайг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр арга нь юу вэ гэх юм бол бид нар овёсыг зүгээр нэг чанах ч юм уу те тхийн оронд сүтэйгээ хамт яг нэг юм смути шейк хэлбэрлүү те шингэн төлөв рүү оруулаад уугаад явчих юм бол маш амархан. Тэгэхээр одоо айл болгонд юу н янз бүрийн те блендер холигчуд байдаг те тухайн холигчдоо хэр их хэмжээтэй идэхээс хамаарат тодорхой хэмжээний халуун ус хийгээд өгчнө. Халуун уснаа овёсоо бид нар бас нэмж хийж өгнө гэсэн. Тэгээд нөгөө хитэн порц идэхээс хамаарат овёсны хэмжээ ялгаатай гарч ирнэ л те. Тэгээд ингээд баримжаалаад хийчээ. Тэгээ халуун ус хийдэг нь яг овёсоо жоохон дэвтэж өгч байгаа гэсэн үг. Тийм ээ, зөөлрүүлж байгаа юм биш үү? Тэгээд нэг энэ хооронд нь хөө миний хөө инээ тэрэ цагаа уураа ингээл хөдлөн штэ тий. Бид нар ингэж хийж тавьж өгчөөд тавиад нэг дэвтэж явах хооронд нь өөр бусад ажлаа амжуулаад ч юм уу ингээд нүүр мүрээ янслах ингээл зөндөө ажил байгаа тий. Тэрийг ингээ амжуулчих гэсэн. За энэ ингээл нэг 2-3 минут дэвтээд зөөлрөх үед нь сүүгээр баяжуулаад өгчих юм бол өглөөний цайнд авах сүү цагаан идэ өөрөө нүрс ус уурга өөх тусыг цогцоор нь агуулдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээний тослог тэ өөх тосоо авж ийн нүрс усаач авж ийн гэсэн. Овёс мэн өөрөө нүрс усны их үсэр. За тэгэхээр ингээд сүүнээсээ нэмээд хийгээд өгч. Сүүгээ бол бас өөртөө таруулаад тийм нэг тухайн хүмүүс өөрийн амтлагаандаа таруулна гэсэн. Тэгээ ингээд гэхээр жоо амтгүй болох гэдэг нь шүү дээ. Харин тэгэл нэг тийм амнаас нэг зутаа идэх гэж байгаа юм шиг. Тэгэнгүүт энийг яаж амттай болох вэ гэх юм бол одоо хамгийн тохиромжтой зүйл нь энэ байгалийн жимсэг нь нэрс. Тийм энэ болохоор яг ингээд сая худалдаан дээр гарсан байгаа манай жимс нэрсэн тий. Тэгэнгүүт хүн нэрс одоо байгалийн жимсгнийг ашигласнараа байгалийн гаралтай сахарыг энэ хүнсэндээ бид нар өгчөж байгаа. Тэгээ маш олон төрлийн амин дэм эрдэс байцуудыг тэгээ антиоксидант тий нэрс бол маш шимт хижээллэг. Тэгэхээр нэрсээ нэмээд өгч гэсэн үг. Эсвэл ямар ч хэмжээтэй байж болно гэсэн. Харагдах байдал ч гэсэн маш гоё шинэлэг болоод томшиж. Өнгөн хүртэл хуурж орж ирээд яг нөгөө нэг бид нар гадуур ямар нэгэн жимсний смути шейк авч ууж байгаа юм шиг тэнд мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ ямар ч нэмэлт сахар ч юм уу те өөр бусад нөгөө биед шаардлагагүй тийм шимтгийлэлэг орц найрлага байхгүй гэсэн. Тэгэхээр бүгдээрээ бүхэлдээ шимтгийлэлэг. Тэгэл бид нар холигчондоо холол аваа. Тэгээ эн чинь нэг их цаг завтай ингээл холигчондоо хэдэн минут тавилаа нөгөө болсон шингэнэ аягандаа ч юм уу савндаа хийж авчвал зам зуураа уучгаад та эндээс маш шимтгийлдэг. Өглөөний цаг аваад завгүй өглөөгөө ингээд маш гоё их хүчтэй эхлүүлж болно гэсэн. Тийм ээ. Одоо нэрээ ингээл тавьчихад 5 минут ч хүрэх. Тэгээд энийгээ бид нар хоолныхоо саунд ч юм уу юунд ч хамаагүй хийгээд аваа явчих болт. Магадгүй таны сав өөрөө зориулт хийж яж болохгүй тий. Тийм байна. Тэгчих юм бол
Завгүй ч гэсэн амттай өглөөний цагаа ингээ аваа уугаа явуулчих болох. Тийм байна. Үнэхээр гоё. Бол нөгөө зарим хүмүүс юу яадаг шүү. Өглөөний цай ууд сураагүй хүмүүс гээд байдаг шүү дээ. Өглөө цай ордоггүй гээд. Тэгдэг хүмүүс хүмүүс байдаг анхаа. Дотор нь муух хардаг ухааны цай ууж чаддаггүй. Тийм хүмүүсийн шууд ийм бүхэл хоол идэх гэхээр угаасаа ордоггүй байхгүй юу. Тэгэхээр тийм хүмүүс ч гэсэн хоолны зөвлөгөө өгөхдөө илүү шингэн төлөвлөснө хэлдэг. Тэгэхээр нэг тийм хоолыг давхад хэцүү мэдрэмж, зажлахад нэг тавгүй мэдрэмж төрөхгүйгээр ийм шингэн төлөв рүү орсон цайг ууж агаад багаар ийм бүхэл ийм хоол руу оруулж болдог гэсэн. Ингээд тавьчих юм бол явдал зураач гэсэн те нүрээ цэвэрлээд хүүхдийн хоол унд бүх юма бэлдэж хоорондоо уучин гэсэн байна. Тэгэхээр та завгүй байсан ч гэсэн өглөөнийхөө цайг маш гоё амтлаг ийм хэлбэр рүү оруулж болно гэсэн. Тэгэл энэ жимсийг бол бид нар нөгөө хүснээрээ сольж болно. Айс болгож болно. Ер нь одоо яг нөгөө нэг шинэ ургацын ногоо жимс гарцсан те. Ингээд намрын хамгийн шим тижээллэг уйлрал. Тэгэхээр энэ жимс хүнсний ногоог бид нар тарж хадгалахаас илүүтэйгээр яг энэ цаг мөчтөд нь хэрэглэх хэрэгтэй байдаг. Энэ цаг мөчтөд нь биедээ маш сайн шим тижээллэг зийг нь аваад биеэ энерgiтэй ингээд сэлбэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг үдийд л маш сайн ингэж хэрэглэж авах хэрэгтэй. Тэг чим бол өвлийг бид нар бие организм нь үнэтэй давахт нь тустай байдаг гэсэн. Хадгалаад өвл идэхээс илүү яг одоо гарцсан байгаа дээр нь маш сайн хүртэх хэрэгтэй. Тийм байна. Одоо ч бидний хувьд бол шинэ ургацын ногоо гарцсан айл болох ихийг аваад бас хадгалах хүлдөөх гэж янз бүрийн асуудал байгаа. Тийм. Тэрнээс илүүтэйгээр одоо яг итгэл ёстой. Тийм байна. Ингэж өглөөний цай хийж болно гэсэн. За тэгэхээр өнөөдөр үзэгчтэй манай хоол зүйч хонгорогийн маань хувьд одоо маш энгийн тэгсэн ирнээс үнэхээр амттай харагдчихээн. За энэ бол одоо яг юм гоё нөгөө кофе шопд орвол юм зүгээр л гоё шейк байхгүй тий. Ийм гоё энгийн тэгсэн ирнээсээ. Оо энэ сүү үнэртэж байна. Тэгээд оюусных нь үнэр ингээд баг зэрэг үнэртэж байна. Тэгээд нэг оюус нь өөрөө жоохон ингээд өтгөн бүтц рүү оруулчихна. Тийм ээ. Тэгээд ингээд дээгүүрээ болохоор айгүй гоё харагдчихж байгаа ингээд нөгөө жимснийх нь одоо ингээд хайс мэлсэн харагдчихж байгаа байхгүй. Бүр айгүй гоё уухгүй байхаа аргагүй. Нэгчээр эслэг ингээд маш олон төрлийн шим дижээллэр баял өглөөний цай. Бараг хүүхдүүд ч гэсэн хамтдаа ууцсан ч болохоо. Тийм ээ. Хүүхдүүд бол дуртай наргүй уух байх. За ингээд өнөөдөр манай студид ирээд бас өөрийнхөө өглөөний цайны гоё жорыг танилцуулсан танд маш их баярлалаа. Дараагийн удаа бас олон гоё жоруудыг танилцуулна гэж найдаж байна. Баярлалаа танд. Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн те намайг урьж оролцуулаад үзэгчтэй өөрийнхөө жорыг хуваалцаж хэлхийг хүсэж байгаа те зүйлсийг маань хэлэхэд ингээд тусалсан энэ сайхан студидтэй өргөөдөө урьж заалсан та бүхэндээ баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Хоол идэхэд цагийн хуваар тухайн хүний амьдралын онцлог, ажлын хэв маяг, амьдралын онцлог, хөдөлгөөний идэвхээс хамаарат ялгаатай байж болно. Заавал өдрийн хүн болгонд 3 ч юм уу 5 гэх албагүй гэсэн үг. Таны хэв маягаас хамаарат 3-5 хооронд хэлбэлцэж болдог гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хязгаарлах ч юм уу бууруулах, хориглох шаардлагатай болох юм бол им алхмаар хийдэг гэсэн үг. Өдөр болгон хэрэглэдэг байсан ундаага магадгүй 1 хоног өнжөөд 7 хоногийн 3 өдөр ч юм уу. Өнөөдөр хэрэглээ маргааш өнжлөө нөгөөд нь хэрэглэдэг ч юм уу. Эсвэл 0.500 мл-тэй хэрэглэдэг байсан хэмжээгээ бууруулдаг 330 болгоод ч юм. Багаар багасгаад эхлэхээр бие организм маань тэр хэмжээнд нь тасаад эхэлчихдэг гэсэн. Яг одоо та дасгал ихтэй байгаа үедээ ядарч байгаа үедээ ер нь одоо айл болохын эрч энерги авах хүнс илүү хэрэгэлдэг үү эсвэл илүү жоохон уурглаг хүнс хэрэглэе ч гэдэг юм. Энд дээр ямар вэ? Яг тэмцээний бэлтгэлийн үед бол нөгөө булчингийн масаа алдахгүй тул уурглаг хүнсийг хэрэглэн эрчимтэй бэлтгэл хийж байгаа бэлтгэл хийхээс өмнө болохоор бас нөгөө энергийнхаа их үүсрийг аваад дасгал хөдөлгөөнд зарцуулагдах энергийнхаа их үүсрийг авна, бэлтгэлийн дараа уургийнхаа их үүсрийг авна гэд яг баланслуулж явдаг. Аль нэгийг нэг давмгаа гэхээсээ илүү. Тэгээд өдрийн яг хэдэн цагийн үед хийж байгаагаас хамаарч хооллолтын хуваар өөрчлөгддөг гэсэн. Өдрийн цагаар хийж гэнэ үү, эсвэл өдөөс хойш орой хийж гэнэ үү гэдгээс хамаарат хоолны хуваарууд ер нь яг тэр темпнээс хамаарч байгаа маневр ордог.
Одоо та хоол зүйчийн хувьар их олон хүмүүст зөвлөгөө өгч байгаа хэл та. Хүмүүсийн хувьд хамгийн ингээд танаас түгээмэл асуудаг те нэг талаараа хөвгчлөлтэй юм шиг тийм асуулт юу идэг вэ? Ингэдэг ш. Та нөгөө хоол зүйч юм чинь те эрүүл хооллох хүмүүс хэцүү гэж ойлгоод байдаг. Ингээд намайг ийм дэглэм баримталдаг иддгүү хоол ихтэй байх те танд гадуур явахаар идэх хоол олддгүү гэж асууад байдаг байхгүй. Тэнгүүд бид нар тэрийг зохицуулна. Сайн муу ер нь бол хүнс гэж байдаггүй байхгүй юу? Тэр хүнсийг хизээ ямар тавтамжтай, ямар хэмжээтэй хэрхэн хүртэж байгаагаас хамаарат сайн хүнс, муу хүнс гэж ялгагдчихэдэг. Тэгэхээр би ерөөсө хоолны дэглэм баримталтгүй. Яг яалтчгүй тэмцээний өмнө нь бол тэмцээний үеийн хооллолт гэж жоохон өөрчлөгдөнө. Бусад энгийн үед бол яг л юу байна яг бүгднийг л зохицуулаад идчихдэг. Тэгэнгүүт эрүүл хоолно гэдгийг хүмүүс яг айгүй хэцүү гэж ойлгоод намайг ингээд та ингээд айгүй их тийм дэглэм бариад ингэж бие хан жингтэй удирддаг байхаа гэдэг өнцгөр асуугаад байдаг. Таны хувьд яг хоол зүйч болсны дараа хамгийн түрүүнд хоолндоо хийсэн өөрчлөлт юу исэн бэ? Танд өмнө нь буруу байсан ч үгүй юм уу те? Би хамтдан дуртай. Билуу зарим хоёрт бол нөгөө нэг хүмүүс тэгдэж нүдээ ухаас ч буцахгүй гэдэг шиг амтстан дуртай. Яг энэ бол миний угаас хамгийн хорт зуршил байсан. Хоол зүйч болсноосоо хойш яг энэ зуршилтайгаа ер нь ажиллаад гэхдээ огт хориогүй. Шууд нөгөө нэг байнга иддэг зүйлээ хүн болцохоор маш хэцүү бие организм нэхэд идэг. Тэнгүүд идэх цагаа хэмжээгээ өөрчлөөд эхэлчихэж байгаа. Тэгэхээр огт хорихгүй. Тэнгүүд бие организм хэрглэж байгаа учраас тийм хэцүү мэдрэмж төрөхгүй. Тэрнээсээ олж стресстгүй. Гэхдээ маш бага хэмжээгээр идэхдээ аль болох өглөө идчихдэг. Хүн одоо анхаарлаа хаашаа төвлөрүүлэхээс л хамаарнаа гэд би тэгдэм болоо гэж ойлгоод тэгмэд хүн ер нь ямар нэгэн зүйлд одоо ингээд хоолны дуршлын хэдэн хувь нь яг бодит үнэн байдал дээр өссөн нь үнэн байдаггүй. Өсөх мэдрэмж төрөх үед шууд юм идэхээс өмнө өөрөөсөө би хэр их хэмжээнд өсөж гин гэд өөрөөсөө асуугаад өөрөө өөртөө оноо өгөөч ч юм өөртөө ажиллаж сурах хэрэгтэй гэсэн. Эхэндээ мэдээж хэцүү. Ингээд нилээн өсөж байгаа үйл за юм мэдхүү саяхан юм мэдцэндээ гээд нэг олон нөхцөл байдлаас хамаарч бидний өөрийгөө үнэлэх тэр тоо гарна шүү дээ. 0-10 хооронд үнэлгээ өгөх юм бол өдрийн хоол эзний дараа юм идмээр санагдвал тэр бол яг өссөн дохио биш байдаг ч юм уу те. Өдрийн хоолны цаг нилээн өнгөрцөн хойно юм идмээр санагдвал магадгүй бага хоол идсэн учраас өсөж гин гэдэг ч юм уу. Өөрийнхөө өсөж байгаа мэдрэмжийг үнэлж сурах хэрэгтэй гэсэн. Үнэлж сурчаад өөрөөсөө дахиад нэг асуулт асууж болно гэсэн. За би дүүфүү идэх хэмжээний өссөн байна уу гэдэг. Тэнгүүд дүүфүүг амтлаагүй үед нэг амнаас унмаар нэг тийм амтгүй штэ тий усан амттай. Тэрийг идэх хэмжээний идэхэд би бэлэн байна уу гэж өөрөөсөө асуухад тийм гэх юм бол та өнөхөр өссөн байна гэж дүгнэх. Үгүй арай л өөр гоё мэдмээр гэх юм бол магадгүй тэр зүгээр л хоолны дуршил тэнд яваад байгаа гэсэн үг тий. Хоол идэх хүсэл дур хүсэл тэнд нэмэгдээд байгаа гэсэн. Тэгээд эсгүй бол бас ингэж болдог. Тэрний асуултыг тавилаа, өөрийгөө үнэллээ, юм идмээр санагдаа л юм шүү дээ тий. Тэнгүүтэл нь ус уух хэрэгтэй. Яа тэгвэл өсөх болон цангах үеийн мэдрэмж ялгаатай биш, бид нар ялгаж чаддаггүй байхгүй юу. Тэгээд цангаа тайлагдчихаараа нөгөө цангаж байгаа мэдрэмж мэн өөрөө өсөж байгаа юм шиг илэрдэг. Цангаа тайлагдчих юм бол бас хоолны туршил буурч эхэлдэг гэсэн. Тэгээ бас тодорхой хугацаанд нь хүлээж үзэх хэрэгтэй. Хүлээгээл анхаарлаа өөр юмс тэ төвлөрүүлээл чухал бичигстэй мэйлэнд хариу өгдөг ч юм уу те уцаар ярих хэрэгтэй байсан бол тэр дуудлага хийгээд анхаарлаа өөр тийшээ төвлөрүүлэнгүүд нэг мэтгэд нэг юм идмээр санагдчихсэн нөгөө мэдрэмж байхгүй болчихдог. Ой түрүү чи юм идмээр санагдчихсэн чи одоо болчихлоо гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар энэ мэдрэмж таны бие дотроос гараад байгаа учраас тэрнтэй өөрөө өөртөө ажиллана гэсэн. Таны ер нь хоолтын хэм маяг хоолны туршил хоорондоо ингээ маш их нарийн нэгт хамааралтай байдаг гэсэн. Тэгэхээр бид нар хоолны дуршлаа зохицуулаад ажиллаад өөрийнхөө энэ мэдрэмжтэйгээ ингээ ажиллаад сурчих юм бол хэтрүүлэн идэхгүй байх. Таны хоолтын хэм маяг чинь илүү юм эрүүл, баланстай, тэнцвэртэй болох бүрэн боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр энэ хоёрын зохицол нь өөрөө бас маш чухал нөлөөтэй. Хаяан бол ингээд гэртээ сууж ангууд өлсөөж байгаа юм шиг идэж уумаар ч юм шиг санагдаад. Тэгэл ингээл яг гоё одоогийнх шиг ингээл гадуур гараал нэг алхачингууд ч юм уу зүгээр болчихдгийг штэ.
Тэгэхээр энэ яг хүний зүгээр л сэтгэл санаа магадгүй би тэгээ тухайд нэг жоохон хийх юмгүй нөгөө уйдаад гэдэг шүү дээ. Уйдсан учраас зүгээр л нэг юм идья гэдэг бодол төрөөд байсан байх магадлал бол өндөртэй л юм байна. Энэ бол хоол сэтгэл зүйн хоёр ер нь яг хэдэн хувийн жинхэнэ үлснөөс болоод тэгээ хэдэн хувь нь ер нь яг миний сэтгэл санаа таагүй байснаас болоод байдаг энтер гэдэг тийм зүйл юм байх. Яг нэг тэдэн хувь гэхэд хэцүү. Ер нь бол нөгөө нэг тарих бол зүгээр нөгөө команд биелүүлдэг хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт нүдэнд чинь гоё юм харагдаад ч юм уу үнэр авах юм бол юм идмээр санагдаад ажиллаж эхэлнэ. Нөгөө нэг үнэхээр баярлсан уу хиймлэр та өөрийгөө баярлуулад инээж байгаа үгүйгээ ялгаж салгаж чаддаггүй байхгүй юу? Хүссэн үсээгүй бид нар үлсэн үгүйгээ таньж мэдхийн замталгүй танд идэх ийм сонголт тий зүйлийг гаргаж өгöd байгаа байхгүй юу? Хаашаа л харна реклам зар сурчлагаа тий хоол хүнс дэлгүүр ороод гараач идээч уугаач гээд байгаа учраас бид нар энийг ялгаж танихад айгүй хэцүү болсон ялангуяа сүүлийн үед. Тэгэхээр ялтчгүй сэтгэл санааныхаа байдлыг, сонголтыг, мэдрэмжийг та өөрөө л тий зохицуул сурахгүй бол бид нар ингээ гадны нөлөөллийг маш их авч байгаа. Кофе гэхэд л маш олон төрлөөрөө байна. Ундаа маш олон төрлөөрөө байна. Ус хүртэл тий ямар нэгэн амт оруулсан үгүйгээс хамаарат маш олон төрөл зүйл байгаад байгаа. Тэгэхээр мэдээж аль болох амтлаг зүйлийг хэрэглэх нь биднэрт тухайн үед нөө цусндах сахарыг нэмэгдүүлэх, цусндах сахар нэмэгдэн гэдэг чинь бидний бие организм эрч хүчээр цэнэглэгдээд тархинд глюкоз очино. Энэ нь мэдээж тодорхой хэмжээнд байх юм бол ашигтай, хэрэгтэй, сэтгэл ханамж таашаалыг авна. Магадгүй энэ хэмжээ хэтрээд байнгын хэмжээнд ихтэй эхлэх юм бол эсрэгээр бие махбодыг өргөсүүлэх яг хангалттай нөгөө нэг шингэн ус гэдэг зүйлээ давхар хэрэглэхгүй яваад ах юм бол эсрэг үйлчлэлийг бас үзүүлэх боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр аль болох бас хэрэглэж байгаа шингэн зүйлийнхаа хүртэл ус нь хэр хэмжээнд байна, амтлаг болон өөр бусад шингэн хэр хэмжээний гэдгийг нь ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй гэсэн. За тэгээд өнөөдрийн хувьд ингээд би бол тантай маш удаан алхмаар байна. Яг үнэндээ ингээд амралтын хөтөлбөр нэвтрүүлгээ хийгээ явж байхдаа ингээд олон хүмүүстэй уулзж जैन, олон газар очиж जैन. Гэхдээ яг энэ ингээд агаарт алхах бол надад үнэхээр хамгийн кайфтай мэдрэмж байгаа байхгүй. Тэгээ өнөөдрөөс ингээд цаг заваа гаргаад ингээд гоё ярилцаад бас нэг талаараа энэ бол хувийн туршлага, нөгөө талаараа хүмүүст бол маш хэрэгтэй мэдээл бас давхар өгсөн танд маш их баярлалаа гэж хэлмээрээ. За та бүхнийг ч гэсэн те намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ ураад өнөөдрийн гоё нар ийсэн өдөр хамтдаа алхаад нэг хэсэгч гэсэн те нэг ажилласаа хөндөрөөд гоё стрессээ тайлах юм нөхцөлийг бүрдүүлсэн бас ингээд хүмүүст ингээд хэлхийг хүсдэг зүйлийг минь ингээд түгээхэд те тусалсан та бүхэндээ бас баярлалаа. За баярлалаа. Тань ингээ сайн сайхныг хүсье манай үзэгчтэй. Амралтын хөтөлбөр нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа шүү. SBN телевизийн уран бүтээлчдээс бэлтгэн хүргэж байгаа амралтын хөтөлбөр нэвтрүүлэг маань өнөөдөр амттай хоол миний тархинд яаж нөлөөлж байгаа вэ гэсэн сэдвээр хүрч байгаа. Тэгэхээр та ямар амттай хоолнд дуртай вэ? Эсвэл та ямар амтанд дуртай вэ? Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал гэдэг зүйл хоолноос эхлэлтэй гэдэгтээ та санал нийлэх үү? Тэгвэл энэ тал дээр манай үзэгчид ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг одоо та бүхэнд харуулъя. Дуртай хоолоо, дахин амгтай хоолоо. Дуртай жимсэн. Гүзээлцгэн. Танд дургүй амт байдгүй юу? Эсэглэн амт амар дургүй. Ер нь амттай хоол таны сэтгэл санаанд хэр гоёор нөлөөлдөг вэ? Амар happy штэ. Ер нь жоохон хоолын амар өндөр аппетиттэй. Хамгийн дуртай хоол нь юу вэ? Пицца. Хамгийн дуртай жимс. Тарус. Хамгийн дургүй хоол. Дургүй болчихно. Ногоот шил. Амттай хоол ер нь амьдралд чи хэр чухал нөлөөтэй байдаг вэ? Чухал. Таны дуртай жимс юу вэ? Авокадо. Хамгийн дуртай хоол нь Монгол хаш бодоод. хамгийн дургүй амт. Хамгийн дургүй амтоо. Тийм. Тийм амар нялон нэг тийм амтнууд хит нялон тийм амт нь жаа. Амттай хоол таны амьдралд хэр чухал нөлөө үзүүлдэг вэ? Чухал нөлөөтэй. Ер нь бол амттай хоол идэхэр чи бас сэтгэл санаа сэргээд бас гоё байд шүү дээ. Амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ зориулж хийж гисэн хамгийн гоё хоол хизээ ямар хоол исэн бэ? Саяхан хийсэн
Наримах гэж бодсон. Би ер нь анарч явсан шүү. Та ямар хоолнд хамгийн дуртай вэ? Миний хамгийн дуртай ногоон туршил. Хамгийн дургүй амт байдгүй. Байхгүй гайгүй. Та хамгийн сүүлд амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ зориулж ямар гоё амттай хоол хийж өгсөн бэ? Би ер нь хуушаар явж байсан. Амттай хоол ер нь таны амьдралд хэр чухал нөлөө үзүүлдэг вэ? Амтаас илүү эрүүл мэндэд ашигтай л дээр баг. Таны хамгийн дуртай жимс юу вэ? Айдам. Хамгийн дуртай хоол нь Цөм. дургүй амт байдгүй. Байна. Юу ах вэ? Заримдаа гурилттай шил. Та гэр бүлийнхэндээ зориулж хамгийн сүүлд ямар хоол хийж өгсөн бэ? Бодоо таврах. Ер нь амттай хоол таны амьдралд хэр чухал нөлөө үзүүлдэг вэ? Хөө чухал шүү дээ тэр чинь хоолыг одоо витаминтай хоол идэж гин гэсэн үг шүү дээ. Амттай хоол идэж гин гэвэл тэ. Та гэр бүлийнхэндээ мэдлэгээ дэвшэхгүй. Бүгдээрэнд чи хайртай шөөл гэж хэлээ да. За баярлаа. За хамгийн дуртай жимс нь? Банан. Хамгийн дуртай хоол нь? Бодоо таврах. Хамгийн дургүй хоол байдгүй дургүй амт. Дургуун хамтаа. Менжин байдаг шүү дээ. Наваа хүнсний наваа. Тэрний хамт дург. Хамгийн сүүлд гэр бүлийнхэндээ зориулж гоё хоол хизээ хийж өгсөн бэ? Нэгт өдөр юм. Ямар хоол хийж өгсөн? Бодоо таврах. Өсч чаддаг. За таны хувьд амттай хоол идэх хэр чухал вэ? Амттай бол идэх чухал шүү дээ. Амттай бол идэх дуртай. Чухал. Баярлалаа. За баярлалаа. Хамгийн дуртай жимс нь юу вэ? Гадл. Одоо юу идэх гэж байгаа юм? Одоо догбог аваад юм. Хамгийн дуртай хоол нь юу яа? Дуртай бол гэвэл цөм юм л та. Дургүй хоол байгаа юу дургүй амт? Дургуун амттан гэж байхгүй шүү дээ. Хамгийн сүүлд гэр бүлийнхэндээ зориулж хизээ гоё хоол хийж өгсөн бэ? Өчтөр юм болоо. Бодоо таврах хийчихсэн. Яаж хүлээж авч чинь? Гостоо гоё амттай болсон байна гэж тэгчихсэн да. Ер нь амттай хоол хэр чухал вэ? Ер нь амт чинь ер нь хамгийн чухал шүү дээ. Та хоёрын хамгийн дуртай жимс нь юу вэ? Алим. Гүзэлгээ. Ямар хоолнд хамгийн дуртай вэ? Бодоттой барга. Цэв. Хамгийн дургүй хоол, дургүй амт гэж байдгүй. Бага. Ямар хоол юм? Ямар амт? Одоо нэг калон агаатай. Их чихэрлэг. Таны хамгийн дуртай жимс юу вэ? Өчөрч. Хамгийн дуртай хоол. Тэр нь Монгол хоолнд бол дуртай чансан байх зах. Дургүй хоол байдгүй, дургүй амт. Бага штэ. Ямар хоол юм? Нялан амт дургу. Та хамгийн сүүлд хизээ гэрээхэндээ зориулж гоё амттай хоол хийж өгсөн бэ? Одоо хичээл сургууль гэдэг олигтой бас чадахгүй л яваад байна гэж чинь. Сайн байна уу? Танаас хорвоо асуулт асууж болох уу? Таны дуртай жимс юу вэ? Тар ус. Хамгийн дуртай хоол нь? Цөв. Дургүй хоол, дургүй амт байдгүй. Дургуй хоол дургуй та. Хэвээ бодож байгаа юм шүү. Хамгийн сүүлд хизээ гэрээхэндээ гоё хоол хийж өгсөн бэ? Оо, хэвээ бодож байна. За, таны хамгийн дуртай жимс? Би ер нь их жимсэнд нэг эдий гэж боддоггүй шүү дээ. Яг зүгээр юу л гайгүй нөгөө усан үтсэн билүү. Тэр нь л гайгүй бусдууд нь ч мэдэхгүй тэр яавлаг маавлаг хамтдаггүй би хавдаггүй шүү дээ. Тэгвэл хамгийн дуртай хоол нь? Хоол бол монгол хүн махтай хоол нь л дуртай шүү дээ. Танд дургүй хоол идэггүй? Дургүй хоол. Чин одоо юу хоёрдугаар хоолнд би их дургүй. Ой шарсан хуурсан юмд би их дургүй. Шүлтэй хоолнд их дуртай. Та хамгийн сүүлд гэрээхэндээ зориулаад ямар хоол хийсэн бэ? Би бол дандаа шүлтэй хоол хийн хүүхдүүд залуу хүүхдүүд чинь дандаа хоёрдугаар хоол идэх гэ. Тэрэн дээрээ таартгүй шүү дээ бид нар. Тэгэл би зүгээр өөрийнхөө шүлтэй хоолыг хийж залуучууд юугаа хийдээ шарсан нэг өндөг мэдэхгүй тэгэл хийдээ юм шиг байл шүү дээ. Өөрөөсөө юм. Та ямар амттанд дуртай вэ? Ишиглэм. Танд хамгийн дуртай жимс хүнсний ногоо нь юу вэ? Юу, пайнапл. За, та ямар жимс идэх дуртай вэ? Би юу? Усан үзм юу хоёр шууга тянгаа гэл. За, та ямар хоолнд хамгийн дуртай вэ? Монголын гурилтай шүлэнд дуртай.
Амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ хийж хамгийн дуртай хоол нь юу вэ? Бууз хошуурлаа дээ. Та ямар амтанд дуртай вэ? Эсэглэн, гашуун, чихэрлэг ямар ч хийж болно. Бүгдийг л хэрэгэлдэг шүү дээ. За та ямар жимс хүнсний ногоон дуртай вэ? Өө нийтлэг хэрэгэлдэг. Ямар хоолнд дуртай вэ? Монголчууд идэх. За тэгвэл та ер нь хоол хүний сэтгэл зүйд хэр чухал гэж боддог вэ? Шүү дээ. За баярлаа. За хамгийн дуртай жимс нь юу вэ? Манго. Хамгийн дуртай хоол нь? Сайн мэдгүй. Амралтын өдрөөр гэрийнхэндээ хийчих дуртай хоол байдгүй. Пицца бүлгүүгий. За ер нь амралтын өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох эсвэл зүгээр л гоё амттай хоол идэх нь чамд хэр чухал вэ? Чиний сэтгэл санаанд яаж нөлөөлдөг вэ? Нэг хамт суугаад юм ярилцаа цух нь тухтай мэдрэмж төрүүлдэг. Тэгээд илүү ойр дотнолдог. За өдрийн минь. Өдрийн минь. За ямар жимсэн дуртай вэ? Манго. За ямар хоолнд хамгийн их дуртай вэ? За пицца. Гэр бүлийнхэнтэй ер нь амралтын өдрөөр гоё хоол хийж өгчээсэн үү? Нөгжис. Ямар хоол хийсэн бэ? Нэг сой соостай тэгээд нэг үхрийн бахтай бодат тоорох ухаантай бийжсэн. Тэр үед сэтгэл санаа нь ямар байсан бэ? Гэр бүлийнх нь яаж хүлээж авсан бэ? Амттай хоол ер нь хэр чухал вэ хүн? Амттай бол гоё шүү дээ. Тэгээд маа дүүдтэй амар гоё байна гэдэг нэмээд идэлээс. Таны хамгийн дуртай жимс юу вэ? Алимал идэх юм да. Хамгийн дуртай хоол нь? Цоон. Та амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ гоё хоол хийж өгчээсэн үү? Өгчээсаа. Ямар хоол? Хошуурлаж өгдөө шүү дээ. Та гэр бүлийнхэнтэйгээ хоол хамт идээ сухаар сэтгэл санаа нь ямар байдаг вэ? Ер нь амттай хоол танд хэр чухал байдаг вэ? Хамт суугаад идэх саагаад идэх гоё л үгүй. Хоол намттай хамтдах нь хамаагүй. Гайгүй тойр суугаад идэх гоё л үгүй. За та бүхэнд энэ өдрийн мэнд өргөе. Ирүүл байгаарай. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн энэхүү сайхан өдөр SBN телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэж байгаа амралтын хөтөлбөр нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Өнөөдрийн бидний та бүхэнд хүргэхийг хүссэн гол зүйл бол хоол гэдэг зүйл бол өөрөө бидний амьдралын нэгэн өнгө, нэгэн амралт юм. Харин энэхүү амралтыг, энэхүү аз жаргалыг бид өөрсдөө бий болгож өгөхийн тулд хоол гэдэг зүйлийг илүү эрүүлэр, илүү зохистойгоор яг өөртөө зориулан хэрэгжилж сурах нь хамгийн чухал юм байна гэсэн дүгнэлтийг өнөөдөр хөтлөгч миний зүгээс хийлээ. Тэгээд өнөөдрийн амралтын хөтөлбөр нэвтрүүлэгт маань оролцож өөрсдийнхөө мэдлэг боловсрал, ур ухааныг гаргаж энэхүү хоолны талаарх мэдлэгээ бидэнтэй хуваалцсан хоол зүйч нартаа баярлалаа. Мөн сэтгэл судлаач Нандин Эрдэнэ танд баярлалаа илэрхийлье. Мөн дээрэс нь энэ 7 хоногийн хугацаанд өөрсдийнхөө цаг завыг хичээл зүтгэлийг гаргаад туршилт хийгээд өөрсдийнхөө хоолны дэглэмийг мөн өөрчлөөд илүү эрүүл байдлаар тэгсэрнээсээ хямд төсвөөр ингээд сонирхолтой гоё хоолнууд хийж өөрсдийгөө бас шинээр туршсан хоёр дүүдээ маш их баярлалаа. Маралжингаа болон Алтанзал хоёртоо хичээл сурлагын өндөр амжилтыг хүсье өрөөе. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэн маань мөн яг одоо өөртөө зориулсан хамгийн гоё амттай хоолнуудыг хийгээд идээрэй гэж хүсэж байна. Ингээд бүгдээрээ эх 7 хоногт шин сэдвээрээ шин зочдтойгоо эргэн уулзах болно. Баяртай үзэгчдээ.